За түрүүн манай шударгын дарга маань болохоор чинь экспортоос болоод махны үн өсөд байгаа гэж буруу яриад байна. Тийм ойлголт бол байх болов. Яг энэ хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа тийм. Яагаад вэ гэхээр чинь та бүхэн бүгд л үзэл бодлоо илэрхийлж байгаа шүү. Яагаад вэ гэвэл нөгөө нэг шалтгаанд учир нь болохоор ийм байдаг. Манай Монгол улс бас маш олон мянган тонн гадаадаас мах худалдаж авдаг байхгүй. Хятадаас, Оросоос, Солонгосоос юмсаг. Тэрийг дахиад гахаа өөр янз бүр. Тэр чинь манад байхгүй шүү дээ. Тэгээ худалдаж авдаг. Тийм болохоор чи нөгөө экспорт импорт хоёр чи ерөнхийдөө би тоо хэмжээний хувьд бол мөргөө явчихж байгаа. Тийм болохоор чи экспортын нөгөө нөлөөл байхгүй гэдэг цаа санааг нь хэлж байгаа. А хоёрдугаар болохоор чи Монгол улсад болохоор түрүүн манайхан хэлж гин чөлөө зах зээлийн эдийн засгт орон тийм болохоор яг Монгол улс болохоор чи эдийн засаг судлаач хүний хувьд ингээ хэлэх юм бол Монгол улс бол чи зах зээлийн эдийн засгт орон бол биш байдаг. Ягаад гэвэл зах зээлийн төр болгороо нийлүүлэлтийн бодлогыг барьчихдаг. Тэгээд одоо жишээлбэл шударгын хүн болгож торгон шийтгэн гэдэг дагаад яасан нь төр өөр үнд оролцоод авахгүй тодорхой хэмжээгээр ямар нэгэн байдлаар заавал оролцож байгаа. А тэгэхээр чи Монгол улс болгож биржийн харилцаа өгч байгаа гэдэг. Одоо биржийн харилцаа гэдэг энд сая манай залууныг хальт дурдаад өнгөрлөө. Айгүй зүв санаа. Биржийн харилцаа гэдэг чи яах нь зөвхөн мөнгөөр өгж авалцсан тэр харилцааг хэлдэг байхгүй. Дараа тооцоо гэдэг ойлголт өглөг дараа нь би зарчаад махныхаа мөнгийг өгнө гэдэг ойлголт хизээж байж болохгүй. А тэр харилцаа гэж. Хоёрт болохоор мал болгоор чинь хувийн өмчгээ түрүүн хэлсэн тий. А тэгвэл малыг болгоор чинь 100% хувийн өмч гэж хийж болохгүй. Яагаад гэвэл тэр мал яг өсдөг тийм өртөг зардлыг бүрдүүлж байгаа тэр бэлчээр нь болохоор чинь төрийн өмч хэвээр байгаа. А тэгэхээр чинь нөгөө төрийн газар нутаг дээр байж байгаа малыг 100% хувийн өмч гэж бас хэлж болдгүй байгаа. Малын бэлчээрийг хувьчлаагүй зөвхөн малын хөвчлөсөн тохиолдолд бол тэр болгож чинь хаагас واخгүй. Хаагас явчихад байгаа. А тийм болгож чинь тийм. За Австрал түрүү анх Батцуур дарга болохоор чинь дурдчихсан Австралд ингээд Австралд болохоор чинь ингээд зарим тохиолдолд болохоор малын бэлчээр дээр нь очиод хонь аав гэх юм бол пэр үнэгүй байдаг. Австралд малын бэлчээрээс нь очиод аав. Яг тэгвэл нөгөө тоо хэмжээ нь өсчихсөн. Бэлчээрээ бохирдуулаад байгаа. Мал ингээд нөгөө баа шийс нь болохоор чи агаар хүрсээ бохирдуулдаг. Туурай нухаар хүрсээ өвддөг тийм баг. А Норвегид болохоор чи одоо жишээл юу байж байгаа. Малаас болохоор чинь агаар хөрс бохирдуулсны албан татвар авдаг баг. Яг одоо уул уурхатай адилхан. Ягаад гэвэл чинь малын туурай болохоор чинь маш их бэлчээрийг хөвддөг. Би жишээл нь болохоор чинь тийм их хөвддөг болохоор чинь манайх жишээл нь 15 малтай байсан байхгүй би жишээл нь. Тэгвэл бид нар чинь